Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг зарим нэг эмийн сан, эмийн үйлдвэр болон хуйн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцж, эмч ажилтнуудын санал бодлыг сонслоо. Агаар эмийн сүлжээний салбар нь нийслэлд эм худалдаалдаг 530 гаруй, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөө үнээр үйлчилдэг 60 гаруй эмийн сангийн нэг юм. Манай улсад импортоор эм тариа эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг зөвшөөрөл бүхий 160 гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээр нь 30 орны 70 гаруй үйлдвэрээс эм авчирч байгаа нь эм тариа гэдгийг хүмүүс бизнес мөнгө гэж хардаг болсныг баталж байна гэж ерөнхий сайд Алтан хуйг хэллээ. Эм гэдгийг ерөөсөө нэг тийм бизнес нүдээр л хараад байна. Энийг зогсоох шаардлага. Манай яамны бодлого одоо хэдүүлэн хамтарч байгаа эм гэдгийг оруулж ирдэг компани бизнес гэж хардгийг бол болиулмаар байна. Яаж 160 компани оруулж ирж байгаа эмийг та нар зохицуулах вэ? Зохицуулах боломжгүй болгоцсон байна шүү дээ. За 6 компани оруулж ирж байгаа бол бас болох тийм ээ. 6 компанитай яриад хин чи хаанаас авсан яасан ингээд хяналт тавих боломжтой. 160 компаниг бол боломжгүй. Зөвшөөрөл өгөхдөө юуг үндэслэж өгдгийг? Зөвшөөрлөхтэй. Хамгийн нэгдүгürt нөгөө эм хадгалах байр сав одоо байр сав өөр. Тэгээ мэрэгжлийн боловсон хүчингүүд байна. За тэрнээс хуурамчаар хий бид нар чинь шүү. Хамгийн гол шаардлага бодлого байр үзүүлнэ. Хуурамч хүчигээр үзүүлнэ. Тэгээ ямар ч барьцгүй юмар л аваач ингээл өгж байгаа байхгүй. Одоо яг энэ 2005 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлсэн тарилгын шингэний үйлдвэр 28 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүгээрээ дотоодын хэрэгцээний 50-аас 60 орчим хувийг хангадаг байна. Олон улсын стандартад нийцсэн хэмээн хүлээн зөвшөөрөгдөг энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай ерөнхий сайд танилцлаа. Дараа нь 3 гал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцж, хувийн хөвшлийн эмнэлгүүдийн эзэн эмч ажилтнуудтай уулзаж, шинэ санаачилгыг сонсож ярилцлаа.